Яг одоо та бүхэндээ 12 ордны зурхаа хүргэх гэж байна. Ордууд уурлахаараа яадаг вэ? Хоньны орд яг л галзуу бух шиг эврээс ихсэрч хамраасаа уур савсуулж туураагаараа газар сэндийчлэх болно. Түүнээс бүү ай. Хонь өөртөөгөө зөрчилдөж гомдлоо амархан даван туулах ба өөрийгөө хяналтанд авч чадна. Өөрөөр хэлбэл та уучлагдах болно. Үхрийн орд үхэр маш төвчээртэй тэдний гомдоос нь ч танд хүлцэнгүй хандаж бяцхан зүйл дээр нүдэн аниад ч өнгөрүүлж чадна. Гэхдээ хэрэг үхрийг тултлан гомдоовол эргээр арга хэмжээ авч эхэлнэ. Ихрийн орд ихрүүтэй тоглоод хэрэггүй болгоомжтой байсан нь дээр энэхүү таавлахын аргагүй ордны хүмүүс уурлаж дургуйцаж гар хүрч мэднэ. Тэд үр дагаврын тухай боддгүй бөгөөд уураа гаргахын тулд эцэст нь харамсахаар үлдэлж гаргадаг. Мэлхийн ордныхон сэтгэл хөдлөлттэй тиймээс гомдлоосоо болж маш ихээр зовж шаналдаг. Тэд чимээгүйхэн санаа алдаж бодол хийж гомдоосон хүн рүүгээ ууртай гунигтай харц шидэх болно. Арслангийн орд өөрийгөө маш өндрөөр үнэлдэг. Тиймээс гомдлыг хүлээн авахтаа муу. Арслангууд үгээр өшөө авдаг бөгөөд гомдоосон хүн рүүгээ шоконд орохгүй зүгээр дайрах болно. Охины орд энэ ордны хүмүүс өшөө авч чаддаг хүмүүс юм. Тиймээс охины орд өөрийг нь гомдоосон хүний сул талыг хайж төлөвлөгөө боловсруулж цохилт хийдэг. Гэхдээ өөрийн гараар хийдэггүй. Хов жив цуу яриа нууц явуулга энэ бол бүгд охины хэв маяг юм. Жинлүүрийн орд энэ ордныхны гомдоох маш амархан. Тэд бүх зүйлийг өөр дээрээ хүлээн авдаг. Гэхдээ жинлүүрийн ордныхон өшөө авч чаддаггүй. Хамгийн муудаа ойрлж хашгичж эсвэл таны хийсэн зүйлийг бүх хүнд ярьж дараа нь гомдоосон хүнтэйгээ эвлэрч өнгөрсөн бүх зүйлийг мартана. Хилэнцгийн ордныхан хамгийн их өш хонзон сандаг ордуудын нэг юм. Хэрв хилэнцгийхний гомдоосон байхад тэр таны урдаас инээмсэглэж байгаа бол болгоомжл. Тэр зүгээр л өшөө авах төлөвлөгөө боловсруулж байгаа юм. Нумынхан хамгийн их гомдомтгой өшөө авамтгай хүмүүсийн чагсаалтыг нэгт бичигдэхгүй ч хилэнц арслангийн бүх хүч чадлыг өөртөө агуулдаг. Энэ ордны хүмүүс өөрийг нь гомдоосон хүнд зөөлөн ханддаг. Матрийн орд энэ ордныхон гомддоггүй. Гэхдээ хизээ нэгэн цагт матрийнхны гомдоовол тэд өш хонцон санахгүй. Тэд бүх хүч чадлаараа анхаарлыг өөр дээрээ хандуулж тэдний буруу байсан мөн матрийнхны зөв хайрыг татах эрхтэй хүмүүс гэхээ батлах болно. Хумхын орд бүх зүйлийг хэтрүүлдэг. Тэрч бүхэл гомдохооргүй зүйл дээр ч гомддог байсан. Гэхдээ тэдэнд маш сайн нарийн чанар бий. Тэд хизээч өшөө авъя гэж боддоггүй. Хэрв хамгийн дотны үн цэнтэй хүмүүсийн нэг нь гомдоовол хумх дууга байх ба тоглоом хэлбэрээр бяцхан шийтгэл өгдөг байна. Загасны ордныхон мэдрэмтгий хүмүүс дургуйцал өшөө авалтаа нэгэн зэрэг хийдэг. Түүний гомдоосон гомдол олон жилийн турш хадгалагдаж үлддэг. Гэхдээ загасны ордныхон өшөө авъя гэж огт боддоггүй. Загас өөрийг нь гомдоосон хүн алдаагаа олж харна гэдэгт итгэдэг.